холын нэгэн жижигхэн тосгонд аав хүү хоёр амьдардаг байж. Аав нь ганц хүүгээ хойд ихийн гар харуулж амьдруулахыг хүсээгүй болохоор эхнэрээ бурхны оронд оцсноос нь хойш зөвхөн хүүгийнхээ сайн сайхны төлөө бүхнээ зориулдаг байлаа. Гэхдээ хүүгээ эрхлүүлж амттан шимттэн домбуулаагүй ч гэсэн хэрэгцээтэй гэснийг нь ямар нэгэн байдлаар л олоод өгдөг байв. Тиймдээч хүүн хар багасаа л тоцгоны хамгийн баян хүүхэд гэж нэрлэгддэг байлаа. Аав нь өдөржин өртөөн дээр унжиж нааш цааш хурдан давхих галт тэрийг өнгөртөн дохионы гэрэл самраа барин жилийн дөрвөн үлрэлд даарч хүрэн наранд борлож харалдаг байв. Цаг хугацаа ээлжлэн өнгөрсөөр ганц хүүн нэг л мэдэхэд 90 цент хүрсэн том эрэг болсон байлаа. Хүүн тосгоны овгор гэгдэж багчууд хүүхдүүдийг зовоож дээрлэхэж загинсан, охид бүсгүүчүүдийг айлгаж ичээсэн, үеийнхнийхээ хэдэн залуучуудын ахлагч гэж нэрлэгдсэн ахмад насныг үл тоогч нэгэн болсон байхыг аав нь нэг л өдөр анзаарчээ. Тэрч бүхэл хүүн заримдаа халанцуу сохтуу гэртээ ирж аавда дээрлэхүү ашиг гаргана. Хөөрхий аав нь ганц хүүгээл гэж өдий хүрсэн болохоор эрүүл болсон хойно нь үнэн сэтгэлээсээ харамссан сургаалаа айлтдаг байв. Гэвч хүүн үл тоон хаалгаан тас хийтэл шидээд яваад өгөхт нь эхнэрийнхээ зургийн өмнө бүхэн сууж сэтгэлээ уудлан ярьдаг байв. Ийхүү эцгийн их хайрыг үл ухааран явсаар нэг удаа санамсаргүйгээр хүний амьд хүрч шүүхээс 10 жилийн ял сонсон түүнийгээ эдлэхээр явж гин. 1 жил, 2 жил гэсээр нэг л мэдэхэд 10 жил болсон байв. Хүүгээ сансан эцэг наснаасаа өвтөлж цал буурал толгойтой жаахан өвгөн болсон байлаа. Нэг өдөр өвгний нэр дээр загтал иржээ. "За мэн охаа, танд загтал ирсэн байна." 10 жил хүлээсэн хүүгээс нь загтал ирснийг хараад өвгний гар нь чичирч нүдний нулимс нь аягандаа асгарч сэтгэл догтлон суугаад түүнийгээ задлан уншлаа. "Сайн байна уу аава? Хайрт аав минь, танийгаа гомдоосонд хүүгийн уучлаарай. Хүүн энд жинхэнэ нэр хүн болсон. Ухаангүй тэнийг загнаж таныхаа хүүгээ гэсэн сайхан сэтгэл тэр их хайрыг үл ойлгож өнгөрч сагсуурч явснаа бодоход их л ичхэм даа минь. Аава, нэрээ хүүн 7 хоногийн дараа эндээс суллагдаад гэртээ харна. Таныгаа мөн ч их санаж байна да. Би эндээс галт тэргэнд суугаад буцнаа. Галт тэрэг манай өртөөн дээр зогсдог болсныг хүүн дуулсан. Нэрээ аава, та хүүгээ уучлж хүлээж авна гэвэл өртөөний зогсоолын дэрэгдэх 3 модны нэгнээс нь цагаан даваа уйчхаарай аава. Уйчихсан байвал би буугаад тань руугаа шууд л очино. Гэхдээ аава, заавал хүүгээ уушлах албагүй л дээ. Уушлахгүй байсан ч болно. Танд минь тийм эрх байгаа шүү дээ. Хүүгээ уучлахгүй гэвэл хүүн гомдохгүй. Харин уяа алга байвал хүүн цаашаа шууд хот орно. Тэнд очиод амьдралаа цоо шинээр эхэлнэ. Таныхаа сонголтыг хүүн ойлгоно. Аава, би таньда хязгааргүй хайртай шүү. Хайрт хүүгээс чинь гэсэн цагтл байлаа. Хүлээж догтлсон өдрүүд өнгөрч хүү галт тэргэнд суун нутгийн зүг ууж байхдаа замд таарсан залууст өөрийн амьдралын алдаа оноотой түүхээ ухаарл нэмэн ярьж явсаар тосгоны ойролцох өртөөд ирсэн байв. Төвний сэтгэл догтлон цонхоор харах гэсэн ч нүдэнд нь нулимс бүрхээд бас зориг дутаад
хажууд яваа залуугаараа харуултал та өөрөө харсан дээр баха. Гэхээр нь модонд уяа байхгүй болохоор л санаан зовжтэй гэд өндийн хартал нүдэндээ ч итгэхийн аргагүй зүйл байлаа. Уг нь аавда модноос ганц цагаан давуу уяараа гэж загсан юм. Гэтэл 3 модны мөчөр бүрээс цагаан давуу уйсан байх нь яг л засан ширхэг шиг харагдаж байв. Галт тэрэг зогсонгууд залуу хамх хурдаараа гүйн хаалгаар гартал аав нь томоос том цагаан даваа бургасан дугин хүүгийн хүлээн зогсож байлаа. Хүн та хинээс мэндэлж хиний хүчинд өдий зэрэгтэй болсноо үргэлжид санаж яваарай. Чамайг алдах бүрт тань сэтгэл нь нэмтэрч онох бүрт чинь үргэлж баярлаж багтаж явдаг юм шүү. Ижи аваа хайрлаж яваарай. (2020 оны 1 сарын 22 тарих цэнэглэгч номын клубын бүх гишүүддээ зориуллаа.